Сайн байцгаана уу? Та бүхэн санхүүгийн өрх багаас мэдчилж байна. Бид Hackathon-д Score to Sell өгөгдөл суурилсан борлуулалтын оновчлын платформ санаагаар оролцож байна. Бид компани сүүлийн жилүүдэд процессын сайжруулалт, гүйцэтгэлийг сайжруулах олон дижитал төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч харилцагч нарын харилцааг зохицуулах дижитал шилжилт бидэнд дутагдж байгаа. Үүний хүрээнд бидний санал болгож буй платформ нь одоогоор үндсэн 4 систем байх бөгөөд ирээдүйд нэмэлт сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх бүрэн боломжтой юм а. Нэгдүгээр цэс бол харилцагчтай санхүүгийн үзүүлэлт, гүйцэтгэлийн мэдээллүүдийг солилцох юм. Үүнд тухайн харилцагчийн татан авалт, хөнгөлөлт, урамшуулал, авалгын үлдэгдэл, тооцоо нийлэлт хийх болон системээр дамжуулан үлдэгдэл төлбөрөө төлөх боломжийг агуулсан байна. Үр дүнд нь бид эдгээр мөнгө төлөх, тооцоо нийлэх, нэхэмжлэх, эдгээртэй холбоотой гар ажиллагаа зарцуулж буй процесс хүн цагийг бууруулах бодит нүр нөлөөг үзүүлэх юм а. Хоёрдугаарт компаниас зарлаж буй урамшуулал, идэвхжүүлэлтийн хөтөлбөрийн мэдээллийг цаг алдахгүй маш бага зардалтайгаар тархац өндөртэй түгээх боломжтой юм а. Мэдээллийн хүртээмжтэй цаг хугацаанд байх давуу тал нь харилцагчийн сэтгэл ханамж, хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх гол хөшүүрэг болдог. Гуравдугаарт бид харилцагчийн мэдээлэл үндэслэн тухайн харилцагчийн скоринг буюу үнэлгээ хийх бодлого, загварыг хөгжүүлэх ба үүнийг ашиглан ирээдүйд урамшуулал, хөнгөлөлтийн бодлого, үнийн бодлого, зээлийн лимитийн бодлогуудаа илүү оновчтой, хурдан боловсруулах боломжийг бий болгоно. Тэгвэл хэрхэн энэ скорингийг хийх вэ? Скоринг тогтооход бидэнд манай харилцагчийн зөвхөн апугаас татан авсан мэдээлэл хангалтгүй. Үүний тулд бид харилцагчид санал болгож буй зээлийн лимит, зээлийн хугацааны оронд харилцагчаас бусын мэдээллийг хүлээн авч түүх үсгэх боломжийг санал болгож байна. Дөрөвдүгээрт бид харилцагчийн оноожуулалтыг хийснээр ямар давуу тал үүсэх вэ? Үүнд компани авалгаа, факторинг хийж мөнгөн урсгалаа сайжруулах, cash conversion cycle-ийн өдрийг бууруулах бодит давуу талуудыг бидэнд авчирнаа. За энэ бүгдийг дүгнээд хэлвэл бид харилцагчтайгаа харилцаагаа сайжруулснаар ирээдүйд борлуулалтыг дэмжсэн шийдвэрүүдийг хурдан бөгөөд оновчтой гаргах давуу талуудтай юм а.